Европ холбооны Erasmus Plus хөтөлбөрийн санхүүжилтээр Монгол улсын хөдөө аж ахуйн их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургууль, арьс ширний үйлдвэрлэлийн холбоо хамтран арьс ширний сургалт судалгаа инновацийн төв байгуулах төсөл хэрэгжүүллээ. Төслийн зорилго нь арьс ширний салбарын судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, инновац дамжуулах замаар үйлдвэр болон ихтэй сургуулиудын хооронд гүүр болоход орших юм. Сүүлийн 16-7 жил ер нь Монгол улсын арьс ширний салбар бол ерөөсөн ийм чиглэлийн үйл ажиллагаа явагдаагүй. Одоо бизнес эрхэлж байгаа үйлдвэрүүд, тийм ээ, хуваарай бизнес эрхэлж байгаа улсууд тэр дотроо манай арьс ширний салбарын үйлдвэрүүд маань өөрийнхөө боловсруулж байгаа бүтээгдэхүүн дээр тодорхой хэмжээний үнэлгээ дүгнэлт өгөх. Манай бидний хэрэглэж байгаа одоо арьсан бүтээгдэхүүн ISO стандартаар одоо ингээд энэ стандарт MNS стандарт, ISO стандарт гэдэг байна л да. Энэ стандартын үзүүлэлттэй харьцуулахад бид нар хаана халахад яваад байгаа. Ямар түүхий эд хэрэглээд байгаа түүхий эд маань өөрөө ямар шинж чанарын үзүүлэлтүүдтэй юм бэ гэдг дээр энэ сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд дээр үнэлгээ шинжилгээ хийх ажил маань бол ерөнхийдөө хоцрогдоод байгаа. Энэ төслийн хүрээнд Англи улсын лабораторийн зориулалттай тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Sadra компанийн арьс ширний физик механик шинж чанар тодорхойлох 7 төрлийн тоног төхөөрөмжийг суурилсан юм. Европын холбооны төслөөр Монгол улсад яг одоогийн байдлаар ороод ирчихсэн байгаа анхны ийм дижитал төхөөрөмжүүд баггүй юу? За энэхүү төхөөрөмж маань арьсан материалын олон улирах чадварыг тодорхойлдог. За энэхүү олон улирах чадвар бол эдлэгээний үед материалын эдлэгээ дах чадварыг үнэлэх боломжийг олгоно. За энэхүү төхөөрөмж маань арьсан материалын ус шингээх нэвтрүүлэх чадварыг бол тодорхойлно. Тухайн материалын одоо хөлс шингээх нэвтрүүлэх чадварыг үнэлэх боломжийг олгож байгаа. За стандартын шаардлагад хүрж ийн үс хүрж ийн гэдгийг бас стандартын дагуу үндэсний болон олон улсын стандартын дагуу үнэлэх боломжтой. Арьсны гадаргуу дээрх будгийн тогтцыг одоо тогтооход ашигладаг. За тэгэхээр будгийн тогтцоос тухайн бүтээгдэхүүний эдлэгээ даах чадвар үнэлэх боломжийг олгоно. Энэ маань өөрөө хамгийн сүүлийн үеийн одоо дижитал шууд автомат удирдлагатай гэдгээр илүү давуу талтай. Ихтэй сургуулийн дэргэд ийм лабораторитой болно гэдэг маань өөрөө энэ салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа бакалавр, магистр, доктор, агсын төвшний сургалт сурч байгаа оюутнууд маань яг энэ тоног төхөөрөмжүүд дээр өөрсдөө туршид судалгаа хийж өөрсдийнхээ мэдлэгийг дээшлүүлэх юм боломжууд нэгдэж байгаа. Мөн арьс ширний сургалт судалгаа инновацийн төв нь бие даан гадаад дотоодын байгууллагатай хамтран улсын төсвийн, бизнесийн байгууллагын санхүүжилттэй шинжлэх ухаан, технологи, инновацийн судалгааны төсөл хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Хөдөө аж ахуйн их сургууль нь илүү түүхий эд талдаа, яг малчттай илүү ойрхон ажил, түүхий эд талдаа судалгаа хийх төхөөрөмжүүдийн давамгааж авсан. Манай сургууль бол яасан бэ гэхээр бүтээгдэхүүн болоод арьс болсныхын дараа арьсан бүтээгдэхүүн дээр физик механик шинжилгээ хийнэ гэдэг ийм зорилгоор ерөнхийдөө бол бас ингээд хоёр өөр байх нь зөвөө гэдэг үүднээс захиалгаа өгч эхэлсэн. Монгол дотроо болохоор MNS стандартыг хэрэгжүүлнэ. Гадагшаа гарч байгаа бүтээгдэхүүн дээр ISO стандартын шаардлага тавина. Тэгэхээр ISO стандартын шаардлага гэдэг дээр юу тавигдаад байдаг юм бэ гэхээр хамгийн нэгдүгürt нь энэ багжнууд нь өөрөө ISO шаардлагыг хангасан байх ёстой. Аргачлал нь өөрөө стандарт байх ёстой. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь арьс ширэн материалын физик механик шинж чанарыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинжлэх, үнэлэлт дүгнэлт гаргах боломжтой. Энэхүү төхөөрөмж маань бол материалын зузааныг тодорхойлно, мөн смарт дэлгэцээр бүх үзүүлэлт гарна. За тэгэхээр ажлын гутал зузаан бол үндэсний стандартад зааснаар бол 1.8-аас 2 мм зузаан байхыг зөвшөөрдөг. Тэгэхээр тэрхүү материалын зузааны шинж чанарыг мөн шаардлагад нийцэж гинөө гэдгийг энэхүү төхөөрөмж маань бол тогтоож өгдөг байгаа. Энэхүү төхөөрөмж маань болохоор арьсан материалын бүх бат чанар буюу цаашаа цуурах чадвар, за тэгээд дасралтын даалтыг бол тодорхойлдог. Тэгээ энэхүү төхөөрөмжийн үзүүлэлт маань бол дэлгэцэн дээр шууд гараад ирдэг байгаа. Манай үйлдвэрүүдийн зүгээр одоо зарим бизнес эрхэлж байгаа жижиг үйлдвэрүүд гэдэг юм уу? Эднэр бол одоо нөгөө том арьс боловсруулж байгаа үйлдвэрүүдээс арьс худалдаж авч байгаа шүү дээ. За яг арьс нь өөрийнх нь бүтээгдэхүүний шаардлагад нийцэж гэнэ үгүй юу гэдгийг мэдхгүйгээр бүтээгдэхүүн хийж байгаа явдлууд айгүйх байгаа. Энэ чинь өөрөө яагаад вэ гэхээр тэдний бүтээгдэхүүн нөгөө нэмүү өртөг шингэх, өрсөлдөх чадварыг бууруулад байгаа байхгүй юу? Гэтэл тухайн арьсаа худалдаж авахдаа энэ арьс ямар арьс юм бэ гэдгийг шинжилчихэд яг манай бүтээгдэхүүн тохирох юм байна гэдэг дүгнэлтээ гаргачаад үнэлгээгээ авчаад
тэгээд ингээ хийгээ явж байгаа юм бол хамаагүй ашигтай. Бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, байгууллагууд бид нар дээр ирээд туршилт судалгаагаа хамтарч хийгээд өөрсдийнхөө бүтээгдэхүүнд үнэлгээд өгөөд ингээд явах нь цаашдаа нөгөө бүтээгдэхүүн нэмэн өртөг шингэх, тийм ээ, арьс ширний салбартаа нэмэн өртөг шингэх, гадаад зах зээл рүү гарах энэ боломжууд нэгднэ гэж харж байгаа. Энэ төв байгуулагдсанараа Монголын арьс ширний салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байна.